Хадгаламжийн даатгалын корпорац. Дэлхий дээр 7 тэрбум гаруй хүмүүс амьдарч байна. Улс орон бүр өөрийн гэсэн өв соёл, үнэт зүйл, техник технологийн нээлт, хөгжил дэвшилт хүрэн эдийн засгийн уналт өсөлтөнд өртөж, энэ хэрээр иргэд эрсдээ сэргийлж, банкнд мөнгөө хадгалуулж, хадгаламжийн үйлчлэгээ цэцгэлэн хөгжиж ирсэн. Дэлхийн хөгжлийн төв болсон Америкийн нэгдсэн улсад 1929-өөс 1930-аад оны үед тохиосон их хямрал банкны салбарын хувьд нэгэн том хувьсэл дэвшлийг авчирсан гэж хэлж болно. Тэр жилүүдэд хамгийн олон буюу 1200 гаруй банк болон санхүүгийн байгууллагууд дампуурж хаалгаа барьсан. Харин энэ үед банкуд хадгаламж эзэмшигчдийг эрсдээс хамгаалах зорилгоор нэгдсэн сан үүсгэж тогтмол хугацаанд хөрөнгөө төвлөрүүлэн аль нэг банкнд хүндрэл тулгуурвал сангаас шийдвэрлэдэг тогтолцоог бий болгож энэхүү үйл ажиллагааг зохион байгуулах эрх үүрэгтэй холбооны хадгаламжийн даатгалын корпорацийг үүсгэн байгуулсан байдаг. Үүнээс хойш дэлхийн олон оронд хадгаламжийн даатгалын тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд эдүүгээ 100 гаруй улс нэвтрүүлээд байна. Харин Монгол улсад 2008-аас 2010 оны үед анод, зоос зэрэг банкуд араараасаа татан буугдахад төрөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах арга хэмжээ авч байв. Иймээс улсын хурлаас олон улсын жишг болсон санхүүгийн хамгаалалтын тогтолцоог нэвтрүүлэхээр 2013 оны 1-р сарын 10-ны өдөр банкн дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталж, уг хуулийн хүрээнд хадгаламжийн даатгалын үйл ажиллагаа хэрэгжүүлэх тусгай чиг үүрэг бүхий хадгаламжийн даатгалын корпорацийг мөн оны 6-р сарын 14-ний өдөр байгуулсан. Хадгаламжийн даатгалын корпорац нь банкн дахь мөнгө хадгаламжийн даатгалын тухай хуулийн хүрээнд үүсгэн байгуулагдсан ашигын төлөө бус хуулийн этгээд юм байна. За манай байгууллага нь болохоор ерөөдөө санхүүгийн салбарын доктортой байдлыг хамгаалах чиглэгдсэн. Үүнээсээ гадна иргэдийн банкн дахь мөнгө хадгаламжийг даатгах юм үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчт хуулийн этгээд байгаа юм. Хадгаламжийн даатгалын сан нь арилжааны банк санхүүгийн эрсдэлд орсон тохиолдолд хугацаатай, хугацаагүй хадгаламж, харилцах данс буюу цалин, тэтгэвэр, халамж эзэмшигчдийн тухайн банкн дахь нийт 20 сая хүртэл төгрөгийг нөхөн олгох үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Манай корпорац нь Монгол улсын санхүүгийн системийн доктортой байдлыг хангах, банкн дахь харилцах хадгаламж эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалахыг эрхэм зорилгоо олгон ажиллаж байна. Хадгаламжийн даатгалын бусад төрлөөс ялгарах онцлог. Банкны харилцагч та төлбөр хураамж банкнд төлөхгүй. Учир нь банк харилцагчдынхаа өмнөөс даатгалын хураамжийг төлж сангийн хөрөнгийг бүрдүүлдэг. Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны бүх банк хуулийн дагуу албан журмаар хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. За манай хадгаламжийн даатгалын корпорац нь гишүүн банкудаас хураамж төвлөрүүлэх, даатгалын тохиолдол үүссэн тохиолдолд хадгаламж эзэмшигчдэд хүн төлбөр олгох, сангийн хөрөнгийг бол хууль заасны дагуу удирдах, сангийн санхүүгийн эрсдлийн үнэлэх зорилгоор гишүүн банкуудын эрсдлийн үнэлэх, хянах гэсэн 4 үндсэн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байна. Хадгаламжийн даатгалын тогтолцооны ач холбогдол. Банкны харилцагч хадгаламж эзэмшигчдийн эрх ашигыг хамгаалах, иргэдийн банкнд итгэх итгэлийг бэхжүүлэх, улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөх. Капитал банкыг 2019 онд албадан татан буулгасаар манай корпорацийн хувьд хамгийн анхны хөндлөлбөр олгох тохиолдол бий болсон. Тус банкны харилцах хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэлх сая төгрөгийг бол хөндлөлбөр байдлаар олгож байгаа. Энэ үйл ажиллагаа маань 3 жилийн хугацаанд үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар бол нийт даатгагц харилцах хадгаламж эзэмшигчдийн 90.3% нь бол хөндлөлбөр аваад байна. Хамтын ажиллагаа. Хадгаламжийн даатгалын корпорац нь санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Монгол банк, Монголын банкны холбоо, банк санхүүгийн академи, холбооны бүгд найрамдах Герман улсын Sparkasse банкны Монгол дахь сан зэрэг санхүү банкны салбарын байгууллагуудтай хамтран сургалт, семинар, олон нийтэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулдаг. Бид жил бүр хүүхэд залуучуудад хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлуулах дадлыг төлөвшүүлэх зорилгоор дэлхийн хуримтлалын өдөр, мөнгөний 7 хоног зэрэг олон улсын арга хэмжээнүүдийг Монгол улсад орон даяар зохион байгуулж ирсэн.
Дээрх арга хэмжээгээр хадгаламжийн даатгалын корпорациас хүүхэд залуучуудад хуримтлалыг дадал болгон эвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх, урамшуулах үүднээс хадгаламж нээлгэх эрхийн бичиг олгодог уламжлалтай. 2014 оноос эхлэн өнөө хүртэл 500 гаруй хүүхэд залуучууд тус эрхийн бичгээр банкнд мөнгөн хуримтлал буюу хадгаламжтай болсон байна. Хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг явуулдаг олон улсын байгууллагуудыг нэгтгэн холбож өгдөг олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо байдаг. За энэ холбоонд манайх 2013 оны 12 дугаар сард үндсэн гишүүнээр хэлсэн орсон. За үүнээс хойш хадгаламжийн даатгалын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж буй улс орнуудын туршлагыг судлах. За тэгээд тухайн байгууллагуудтай хамтран ажиллах чиглэлээр байнга мэдээлэл солилцож, нэгт хамтран ажиллаж Монголд хадгаламжийн даатгалын тогтолцоог сайжруулах чиглэлээр тогтмол ажиллаж байна. Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооноос 2014 оны 10 дугаар сард Монголын хадгаламжийн даатгалын корпорацийг шилдэг гишүүн байгууллагаар өргөмжилсөн. За энэ үйл явдал нь бол Монгол улсын банк санхүүгийн салбарыг олон улсад үнэлсэн үйл явдал болсон. Хадгаламжийн даатгалын корпорац нь олон улсын хадгаламжийн даатгагчдын холбооны гишүүн болох бүгд найрамдах Солонгос улс, Япон, Тайван, Орос, Индонез зэрэг улс орнуудын хадгаламжийн даатгалын байгууллагуудтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулан хамтран ажилладаг бөгөөд үүний үр дүнд олон улсын сайн туршлагуудыг судлан өөрийн оронд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Хадгаламжийн даатгалын корпорац нь олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоотой хамтран 2016 оны 8 сард Улаанбаатар хотноо Аз номхон далайн бүсийн орнуудын хүрээнд актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулахын сэдэвт олон улсын уулзалт семинарыг Монголд анх удаа зохион байгуулсан. Хадгаламжийн даатгалын корпорац нь иргэдийн банкнд итгэх итгэлийг бэхжүүлэх, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахад корпорацийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, банкны салбарын сахилга батыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах, зөв засаглалын бүтэц, чиг үүргийг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Хадгаламжийн даатгалын корпорац